Батын Нямагийн зохиол 17-ийн төгсгөлийн 42 дугаар хэсэг. Нэг цагийн дараа мань залуу түшмэл өндөр бормоор унаж хагалбар дэлтэй халь өмөр хөлгөлсөн тэргүүн сайттай дөрөө хаврын эргүүлв. Маузер буус сэлэм зүүсэн бие хамгаалагч хоёр цэрэг араас нь дагалдлаа. Цэргийн хороонд болох хурлын учир зорилгыг тэргүүн сайт тайлбарлаж хэлэх болов хэмээн баваас нь дэмэл гордож Максар жавын хатан царай руу хулгайнуудаар сэмхэн харахцуураа намайг албан тушаалаас буулгаж цэргийн ангид ямар нэгэн ажил хийлгэхээр шийдсэн байх та. Гэтэл тэргүүн сайд өөрөө очдөг нь ямар учиртай юм бол? Би хороон даргаар томилогдохгүй юм лав. Хороон даргаар тавигдлаач гэсэн намайг дэд сайд юм уу? Хилцээний даргал аваад очиход болно үсттэй гэж бодож явлаа. Тэд 2 дугаар хорооны хуаран хүрээлсэн өндөр хашааны хаалганд тулж ирэв. Манай нэдэрэг зогсож байсан залуухан дарга хашаараа гүйхээрэн орж хөндлөн байшин руу хариалглаа. Тэр байшингаас хорооны комиссарууд сандран гарч ирээд манай хороо хуралд бэлэн гэж илтгэв. Хорооны удирдлагууд тэргүүн сайд машинаар ирнэ гэж бодож байсан бололтой. Гэтэл Мартаус хашааны үүдэнд гинэт тулж ирэхтэн тэд үнэхээр төвдөцгээжээ. Маа сайд дагуулсэлтийг дүнзэн байшингийн том тасалгаанд ороход суудлан эслээд байсан дарга цэргүүдэд ирэх юм бослоо. Хүмбэрийн бишрэнгүй харц жанжны нүүрлүү чиглэв. Сайд дарга нар намхан тайзан дээр зассан урт ширээний ард очиж сууцгаалаа. Комиссар Дэлэг бүдүүн дуугаар хөнгөнөн "Тус хорооны бүх цэрэг дарга нарын сонгуулийн хурал найсныг мэддэгдэй" гэж зарлахын тэр. Баваасан бүр гайхаж хоцров. Цэргийн албан хаагчдыг тушаалаар томилхон болоод сонгуульдаг журамтай болчихсон байх та гэж бодлоо. Гэтэл хурлын тэргүүлэгчид сонгогдмогц Максаржав босож "Хэдэн хоногийн дараа манай Монгол улсын анх дугаар их хурал хуралдах гэж байгааг та бүхэн мэднэ. Энэ хуралд цэргийн газраас олон төлөөлөгч бүрэн эрхтэйгээр оролцох болно. Би та бүхэнд тэр хүндэт их хурлын нэгэн төлөөлөгчөөр цэргийн яамны хилцээний дэд түшмэл 17 огт баваасан сонгох санал сонсгож байна. Өөр саналтай хүн байна уу?" гэж асуулаа. Дайчид бие биенээ харж дуугүй сууцгаан. Танхимд намгүн боллоо. Маасайд хэдэн хором хүлээж сууснаа. "Өөр санал байхгүй бол асууж танилцсан. Та нарын асуултанд баваасангаас гадна би ч гэсэн тодорхой хариулт өгөхийг хичээнэ" гэгтэн 3 дугаар сумгийн дарга дагдан босож ширвэ хар сахлынхаа хоёр үзүүрийг ээлжлэн имрээд баваасанд хандан "Үннийг хэлэхэд таны тухай хүмүүсийн дунд янз бүрийн яриа байдаг юм байлээ. Таныг цагаан хааны хасаг цэргийн хүү барооны харгас зандалчны төрсөн дүү гэж би сонссон. Ахтайгаас үлбэлдсэн хэргийн учир аюулаас хамгаалах газрыханд баривчлагдаж шоронд орлоо гэж дуулдсан. Энэ үнэн үү?" гэж асуув. "Энэ бүхэн цөм үнэ" гэж баваас нь төгдрөлгүй хариулаад "Миний эцгээр барахгүй. Өвөг эцэг элэнц хуланц минь цөмөөрөө хасаг цэрэг байсан. Тэр үед зөвлөлт засаг байгаагүй болохоор хасаг цэрэг бүхэн цагаан хааных байсан нь мэдээж. Хасаг бурайдууд хаант Орсын байгаль нуурын өмнөх хилийг хамгаалсаар ирсэн билээ. Би барооны баг цэргийн захирагч Туван үеийн бүлэгт дайчлагдсан мордоод хилийн арын ац Минж гэдэг газарт явж байснаа. Тэднээс салан гэртээ харихын хүсэл болж оргосон юм. Гэтэл гэртээ хүрч чадсангүй. Буцах замд минь улаант нь тааралдаж намайг барьж аваад ар хяагт давайчснаар би хувьсгалчд танилж шин замаа эхэлсэн. Миний ах дугар Туван цэрэгт бас л албадлагаар мортсон боловч сүүлдээ шийтсэн дээрэмчин харийн орны тагнуул болсон нь үнэн. Би ноднон 100 онон нутагт очиод гэртээ байх үедээ түүнийг устгаж төвдөөгүй нь бас үнэн. Дараа нь Жономонгийн хошооныхантай хамтран дайсан ахыгаа барьж тамгын газар янданд хорьсон боловч намайг Цэцэн хааны хүрээ рүү явсан хойгуур тэр ах маань оргочихсан байна билээ гэж хэлээд суулаа. Тэргүүн сайд ийм хачин түүх паянтай хүнийг улсын их хурлын төлөөлөгчөөр сонгуулах гэсэн нь дарга цэрэг бүхэнд гайхаж төрүүлжээ.
Хорсон олон учрыг ойлгож ядан эргэлзээ төгс харцаа магсарж авруу чиглүүлж амаараа биш нүдэрэн асуулт тавилаа. Тэргүүн сайд алгуурхан босож тов малгайгаа духтуулан засаад манай баваасан манай гэдэг үгийг их л тод хэлв. Асуултанд хариулахдаа олон зүйлийг үнэн гэж баталлаа. Харин би тэр бүх үнний цаана бас үнэн бий гэдгийг нэмж хэлэх ёстой. Жирийн хасаг цэргүүдийг язгууртан сурвалжтан гэж хэлж огт болохгүй. Оросын байгаль нуурын өмнөх хязгаарыг хамгаалж байсан хасаг цэргүүд бол манайхны гэр харуултай бараг адил юм шүү. Тэд дүрмд хувцас өмсөж сайн зэвсэг агсдагаараа л Монголын гэр харуулаас ялгаатай. Харин байгалийн өмнөх хасаг цэргийн зуутууд ихэнхдээ атман Симонов, барон Унгерн нарын талд орчихсон юм. Гэтэл тэр хүрээн дотроос сугаран гарч хувьсгалын үнэнч цэрэг болсон хүнийг бид онцлон үзэх учиртай. Хасаг цэрэг гэдэг нэрнээс сэжиглэх хэрэггүй. Зөвлөлт Оросын сууд жанжин Будён нээж хасаг цэрэгт алба хааж байсан юм бэлээ. Цагааны оргодол Японы тагнуул дугрыг цаг тухайд нь устгаагүйгээрэн баваасан буруутай нүнэ. Гэвч хүний сэтгэл ёсыг бодоод үзэхэд эцэг эхийнхээ нүүрэн дээр төрсөн ахыгаан хөнөөн гэдэг тийм ч амар юм биш байх. Тэгтээ баваасан тэр ахтайгаас хөлбөлдсөн юм бишээ. Түүнийг барьж шоронд хорж хувьсгалт хуулийн мэдэлд тушаасан байна. Гэтэл хэн нэгэн этгээд хошууд хамгийнхны мулгуу цалгарыг ашиглан тэр дуурыг шоронгоос оргуулжээ. Баваасан цагаан барооныхантай байлдсан байлдаанд хамгийн идэвхтэй оролцож олон удаа гавья байгуулсан юм. Би тэр болгоныг энд тоочихгүй. Зөвхөн ганц зүйлийг л жишээ болгон хэлье. Олноогийн 12 дугаар он буюу нохой жилийн хавар барооны цэргийн үлдэгдэл урандаа Очировын захирсан бүлэг дээрэмчид уул хөвчөд бүгж энд тэндгүй дээрэм тонуул хийж ялангуяа хараа ерөө хавийн ард олонд ихээхэн аюул занал учруулж байлаа. Тэгтэл баваасан тэр бүлэг хүмүүсийн дунд ганцаараа зүрхлэн орж ухуулга ятгалаг хийсээр байгаад тэднийг үгэндээ оруулж чадсан юм. Нэгэн шийдсэн дээрэмчдийн санаа бодлыг эргүүлэхэд тун их ухаан самбаа зарах хэрэгтэй болох нь мэдээж бидтэй. Үүнийг таамаглахад тийм ч төвөгтэй биш байхаа. Баваасангийн үгэнд итгэж үнэмссэн тэр бүлэг цэрэг зэвсгэн хураалган бууж өгөөд ганцаарсан хурандаага барьж хүлэн манайхны гарт тушаасан бэлээ. Энэ залуу хувьсгалч тэгж зориглоогүйсэн бол бидэнд баг бус гайгарц учрах байлаа. Очировын архиактаас нийслэл хүрээ орж явсан жингийн цуваг довтолж хоршооны үлэмжих барааг булааж авахаас гадна алтан булаг хурж ардын засгийн байгууллагуудыг түвэн сүйтгэж ханжих байсан юм. Манай журамт цэрэг тэднийг зэвсгийн хүчээр байлдан сөнөөхөд хөрөх байсан. Цусгүй дайн байх биш. Байлдааны туршлага ихтэй, зэр зэвсэг сайтай, санаа зориг нь шулуудаж яахаас ч буцхаан байсан тийм дайсантай тулалдахад цус сурсаж ам хохирох нь мэдээж. Баваасан ингэж бүлэг дээрэмчтэйг буулгаж авснараа нам засаг ард түмнийхэн өмнө гавья байгуулсан юм. Хувьсгал ялсны дараа нөхөр баваасан их жанжин Сүхбаатарын шууд удирдлагын доор чухал алба явуулж тушаал зааврыг нь ягштал биелүүлж байсныг би сайн мэднэ. Сүхбаатар энэ шадар түшмэлдээ туйлын их итгэдэг байлаа. Баваасан цаашдаач төрд тустай олон сайхан үйл бүтээнэ гэж би бас итгэж байна. Гэв. Хорсон олон дундаа гүүр шивэр гэлцэж эхлэв. Хоёр их жанжны итгэдэг хүлээснийг бодоход нээрэл энэ залуу галуулаан хувьсгалж байж таарна. Хатанбаатарын саналыг даган баясаад баталж орхив юу. Тийм олон дайсны дунд ганцаараа орж зүрхлэнэ гэдэг чинь жинхэнэ баатар эрийн шинж. Зүгээр нэг баатар биш, бүр эрдэмтэн мэргэн баатар байхаас зайлахгүй. Хэрв юмнаас айхыг мэддэггүй муухрээр байсан бол нэгэн чийдсэн дайсны санаа бодлыг эргүүлж чадахгүй шүү. Ухаан зориг хоёрын тэнцүү хүн л ийм юм хийж чадна. Олон таван үг хэлж цаг удалгүй Хатанбаатар вангийн саналыг зөвшөөрч гараа өргөх нь зөв гэлцэв. Тэдний энэ бүдгийн яриаг магсарч сонсоод үл мэдэг инээмсэглэснэ. Би вам биш ээ. Хуучин зэрэг хэрэг мэсэн өөрөө татгалзаж хүчингүй болгуулад удаж байна. Бас
Нөхөр Баваасан улсын их хуралд төлөөлөгчөөр сонгуулах гэсэн санал бол ганц минийх биш. Ардын намын төв хорооны бодлого юм шүү гэж хэлжээ. Сонгуулийн хурал хэдхэн мөчийн дотор дуусаж 2 дугаар хорооны дарга цэргүүд Баваасанд төр улсын нэн өндөр эрх олгон үүрэг оноо. Тэд төлөөлөгчөө нэгэн дуугаар сонгожээ. Харин магсарж ав сайд биеэрэн оролцоогүйсэн бол энэ ажилд яггүй ярвэг төвөг учирч байдал ямраарч эргэж мэдэх байсан цаг. Хашир сайд үүнийг урдчлан таамаглаад хурлын газар өөрөө хүрэлцэн ирснийг Баваасан сонгуулийн явц дундуур ойлгожээ. Хөх болгон жилийн намрын сүүл сарын сэрүү даасан цэлмэг цэнхэр өдрүүдэд нийслэл хүрээнэ чуулан буй улсын анх дугаар их хурал эзэн хаан болон ерөнхийлөгчгүйгээр төрийн дээдэрхийг хотол ард өөрсдөө барих, бүгд найрамдах засгийн гол зорилгууд журам ёсыг тогтоон нөр хүнд ажиллаа нугалсаар байлаа. Ерөнхий сайд Цэрэн Доржин илтгэсэн засгийн газрын 3 жилийн тайлан болоод олон яам аймаг зарим тусгай хошуудын илтгэлийг сонсож хэлэлцэн шинэ тулгуур улсын анхны үндсэн хуулийг баталснаар их хурлын ажил хэрэг шутрах тийшээ хандав. Тун саяхан улс төрийн эрэхгүй хоригдлын ёсоор шоронгийн мохорт шаналд суусан Баваасан одоо төр улсын хэргийг шийдэх бүрэн эрх төлөөлөгчдийн дунд байраа эзлэн сууж байна. Цагийн эргэлт гэгч ийм л байдаг ажээ. Тэрээр Монголд суурьшиж байгаа бурятуудын аж байдал, тэдний дунд явуулах цаашдын бодлого, ажил үйлсийн талаар сансан юма нэг сайн ярьж авъя гэж бодож суужээ. Гэтэл цогтын гомб бурятуудын тухай дэлгэрэнгүй илтгэл тавьж бүх зүйлийг тоочоод Баваасанд хэлэх үг үлдээсэнгүй. Их хурал дааг хүрээг Монгол улсын албан ёсны нийслэл болохоор тогтоод энэ хотод шинэ нэр өгөх асуудлыг хэлэлцэж эхлэв. Энэ талаар намын төв хороо засгийн газрын урьдчилсан төлөвлөсөн санал байхгүй. Олон төлөөлөгч та бүхэн хэлэлцсэн шийдвэрлэх нь зүйтэй гэж хурлын дарга мэдэгджээ. Хүрэн дааван дээл дээр цэнхэр дурдан хошмогтой ягаан торгон хүрэн момссон, буурал сор суусан боловч огт шингэрээгүй өтгөн урт гизэг ар зоогоороо унжуулсан хичээл хүн бусдаасаа төрүүлж санал гаргав. Их хуралд сонгогдсон 6хан тайжийн нэг болох тэр төлөөлөгч нарийнхан хүрээтэй нүдний шилээ засаж хурлын тэргүүлэгчд болон олны зүг ээлжлэн харж мэхэсхийн ёслоо. Их хүрээнд нэр өгөн туйлын зөв. Тэгтээ ардын намын байж ингэж нэрлвэл зүй зохист нийцэх болов гэхэн тэр. Хурлын тэргүүлэгчд дундаас юу гэнэ гэж тэсгэлгүй дуу алдах сонсогдов. Чухам хиний ам хөдөлснийг Баваасан харсангүй. Нөгөө төлөөлөгч үгээ заалган "Миний энэ санал бас ч учир утгатай зүйл юм шүү. Болгоон үзэж цаашид өргөжин дэлгэрхийн дэмбэрэл болгож энэ хотоо Бээжин гэж нэрлэвэл зүй зохицох мэт санагдана" гэв. Хурлын дарга өөрөө хэлэх хүн байгаа эсхийг мэдэх гэж төлөөлөгчд рүү анхааралтай ажиглав. Хүмүүс цөмөрөө буурал гисгтийн үгийг шүүн тунгааж бодол болсон шинжтэй харагдана. Тэгтэл Баваасан гараа өргөн босоод намуухан ярьж эхэллээ. Элдвийн оршил тайлбаргүйгээр санаа бодлоо шууд илтгэсэн товчхон үгээ ийн хэлв. Юан улсын төр мөхөж тогоон төмөр хаан Бээжингээс хөөгдсөн нь Монголын ард түмэндэж, хятадын ард түмэндэж муу юм учруулаагүй байхаа. Харин дундад улсын иргэд харийн дарлалаас ангижирч Монгол үндэстэн хятадд уусан шингэж одоогийн манж нар шиг сөнөх аюулаас аврагдсан биш үү? За энэ чи яах вэ? Түүх болоод өнгөрсөн явдал. Бид өнөөгийн байдлыг үнэн мөнөөр нь болгоож үзэх ёстой. Эртний хаад Монгол хүний алдсан ам асгаруулсан цусаар бусдын газар нутгийг булаан авч байсан бол Эдүгээгийн хувьсгалчид өөрсдийнхөө алдсан ам асгаруулсан цусаар өнөөдөр баталж байгаа энэ үндсэн хуулийг олж авсан юм. Бусад орныг хураан захирах түрэмгийн улсыг байгуулаагүй. Төрөө төвшөтгэж түмнээ амаржуулах төлөв шударгуу улсыг байгуулж байгаа юм. Алга оломтой Үрд Бадран өн мөнхөд тусгаар тогтнохын төлөө тэмцэж байгаа юм. Бүрэн эрэхтэй бүгд найрамд улсын нийслэлд үнэхээр ёроол бэлэгтэй алдар хүртэй гэвэл манай хувьсгалын утга учир шин тулгар улсын ялгдашгүй шинжийг илтгэсэн нэр өгөх ёстой. Гэхдээ хурлын тэргүүлэгч дундаас хэн нэг нь Баатар хот гэд нэрлэжхвэл болох юм биш үү гэж хэллээ. Баатар гэдэг үг
Олон хүний ам дамжин төлөөлөгчд цөмөөрөө зүйтэй гэж гүнгэнэлдэв. Тэгтэл комментарны төлөөлөгч Рискулов үг хэлэх зөвшөөрөл авч нийслэл хотоо хувьсгалын утга бүхээ нэрвэх ёстой гэж саяны залуу төлөөлөгч тун зөв санал гаргалаа. Та бүхний дэмжиж байгаа Баатар гэдэг нэрч шинэ улсын нийслэлд тундахгэрч байна. Харин энэ нэрийг улам төгс болгохын тулд улаан гэдэг үгийг нэмбэл ямар вэ гэж олноос асуулаа. Өнөөдөр чинь Оросын шинэ жил эхэлж байгаа юм байна шүү. 1925 он гарлаа. Энэ зууны ихээр байлдаж явсан хүн гэж бодоход би шаргагүй хөөгшөрчдээ. Залуу насандаа Оросын шинэ жилийг мөн олон удаа тэмдэглэж өнгөрүүлсэн. Хасаг цэргүүд ямар ч бэрх үед шинэ жилийн шөнө заавал наргиж амждаг байлаа. Үүр цайтал пижигнэж хоолоогоон сөөтөл дуулалдан хөлөөн цуцтал бүжгэлдэг байлаа. Дарга ноёд хоригддаг боловч цэргэрс хэдийн анчид олчихсон сэнчтэй аягнуудаа хан ян хийтэл тулгаж байдаг сандаа хөөрхий. Айлуу тамжида цаан чин юм би юу? Надад нэг аяг хатуухан арх өгөөд орхооч. Христос шашинд орж хэрэгснэг болоогүй ч гэсэн залуугийнхаа явдлыг нэг сэргээгээд авъя. Энэ жилийг эрүүл сарвал тарган цатгалан өнгөрүүлэхийн хутгагүйж цавдаг тэнгэрт сэрж мөргөе гэж харантал хэлв. Эхнэрээ шахаж шаардан байж 3 аяг хатуу сархад хөнтрөөд улаан зэрд болд суутал нь буянцаа ороод иржээ. Хаалга нээгдэхэд үчийн цагаан жавартай хамт өлөмжийн баяр жаргал энэ гэрт цутган орж хүмүүрийн сэтгэлийг гийгүүлв. Аран далийнхын ёс доол нэг хөл хөөрцөг болцгоолоо. Хүүгээсээ номч мэрэгний айлдал мэт гойд цэцэн үхтэй загтал авсан халамцуу эцэг нага цахаасаа амттай сайхан чихэр бав амссан жаахан санжмаа шиг арайлтыг бүцэж дэгдсэнгүй. Голомтын зүүн талд мах хөшөглөж суусан гарамцаа догтлохын эрхэнд хутгаар гараан зүсэж орхив. Түүний нүур хэрхэн улаа бутрахыг өөхөн дэнгийн бүдэг гэрэлд хинч ажигласангүй. Үнэхээр энэ халуун бүл дотор хамгаас илүү баярлсан хүн бол гарамцаа ажээ. Олон газарт дугуй буйраан үлдээсэн навсгар бор гэр гинтийн баяр баясгалан аимшиг төгшүүрийг нэг биш удаа үзэж өнгөрүүлсэн гэлээч одоогийн шиг ингэж оволцон донсолж байгаагүй гэлтэй. Монголын их хүрээг лас гүмбүмийн дараах эгэл мөргөлийн орон гэж боддог тамжид Баваасангийн загтлыг сонсоод сайх ариун дагшин хотын шороон дээр хөлөөн тавьж гандангийн гавж нарын моторт толгойгоо тосох болсондоо бусдын адил хөөрхийн хамт Өөрмөнтэй өөрмөн хөөрхий дуугар минь ээжин чинийхэн царайг харахаасаа өнгөрчээ. Хочим тэнгэрийн орондол уулзан байх та гэж бодон нууцхан шүрс алджээ. Харандал Баваасангийн илгээс нь нэг шил орс архийг юндэнтэй хувааж уна гэж авдартаан хийгээд буянцаад хандаж. За хүргэн минь чамааг заавал эрнэ гэж би итгэж байсан юм. Миний итгэл талаар болсонгүй. Над шиг эремдэг өвгөн алтай хангаа шиг хангар их түшиг болсон Баваасан хүүгэн бараадахгүй бол өөр хэнийг бараадах вэлээ. Үгийг дагаж хүрээр рүү нүүхэн нүүн. Тэгэхдээ арай болоогүй. Одоохондоо энэ ус нутагт тун тавтай сайхан сууж байна. Миний хүж барьсан дүү Догсомын Юндан гэдэг хүн Бэндрия хан уулын хошууг толгоолж байгаа. Тэр дарга болон хошуу нутгийн ард олны буянгаар хэрмэл арандал хүний дайтай хүн айлын дайтай айл болж байна. Энэ ачиг мартаж болохгүй. Хэр чинээгэрэн хариулах ёстой. Бэ үүнийг бодоод энтхийн сургуульд нэг байшин барьж өгсөн юм. Гэтэл үлэн мэддэх өөдгүй амтан тэр байшингийн минь шатааж орхисон.
Одоо тэр шатсан байшингийн нурман дээр түүнээс хавьгүй илүү байшин босгохоор би шийдсэн. Тэгэхээс нааш миний сэтгэл амрахгүй. Дараа нь боломжтой цагтаа хүүрүүгэн зүглэн. Харин чи гарамцоогоо аваад яв. Биднийг очтол та нар тэндэн төвхнөд байжва гэжээ. Буянцаа тэр шөнө амар ханыхан халуун өвөрч сургалж, хувираагүй хайр сэтгэлийн амт шимийг хамтлан хүртсэн боловч нөгөө гайхал дугрын ороод ирэхвээ гэхээс нойр нь хулжин зүрхэн төгшин хэвтсээр арайхин гэгээ оруулав. Хар өхлийн хүйтэн савар харамхай дундуур тэмтчин ойртох шиг санагдана. Аминд халтай энэ газарт ганц мөчийг шөнгөрүүлэх амаргүй байлаа. Харин баваасан загталдаа хоног хойшлуулалгүй маш яаралтай эрцгээ гэж бичсэн нь хөргөн хүүд тус болжээ. Буянцаа энэ үгээр халахвч хийж гарамцаа бит хоёр нөгөөдрөө явмаар байна гэж хадам авда зориглон хэлбэл гарандал ирүүгэн илж дуугүй сууснаа. За яахав өөрсдөө л мэдцгээ. Нэгэнт явхаас хойш энэ дуудаат чи яахав? Эртхэн очиж дөвхөнснөн дээр гэжээ. Тэгтээ гарандал дугар хурч ирээд бас л төвөг тарж мэднэ гэж бодсноо ил гаргаж хэлсэнгүй. Болцоогаа үнсэт явах юмсан гэж гарамцаа хэлв. Гарандал "Да, тийм дээ" гэж бовтон толгой дахиж шүүхэрснэ. Жалмаар хоёр морь эмээлүүлж болцоогийн хувьд ногдох чихэр бов нөгөө шил архин аваад гарамцааг дагуулan хошууны төв рүү мордов. Төвд ойрхон хурч ирээд сургуулийн гадаа бууж дунд талын герт орвол болцоо сулхан сурлагатай хоёр хүүхдэд багшийн даалгавраар хичээл давтуулж үнсэн самбар дээр балиг үсгүүдийг бичүүлж суулаа. Тэрээр гарандал гарамцаа хоёрыг гинэт хараад босон харайж "Хөөе өвөө гаамайгч та нар яагаад хоёроо хүрээд ирэв? Манайхан зүгээр үү?" гэж ердөөл том хүн шиг төгшингүй асуугаад хоёулангийн царайчлан ширтэв. "Зүгээр хөөмэн бид бүгдээрээ сайн. Их чинь хол явах болоод" гэж харантал хариуллаа. "Хол гинэ хаана очих гээв?" "Богдын хүрээ." "Тэр чинь Богдын хүрээ биш Улаанбаатар болсон." Нэрээ тийм л дээ. Их чинь Улаанбаатар орно. "Баваасан ахад очих гээ юу?" "Тийм ээ, ахтан очно. Тэнд удаан байж ажил хийн. Их чинь хөдөө газрын сэгсгэр охин биш, хүрээ газрын цэмцгэр хүүхэн болон." "Ганцаархнаа явах юм уу?" "Үгүй. Буянцаа хүрээд ирсэн." "Буяах ирсэн гинэ ямар гоё юм. Тэгээд буяах гаамайгч хоёр дахин суух уу?" "Том чуулын хэрэгдэж яахан хүүхэд оролцодгүй юм." "Игчээ намайг цагаан толгоогоо бүгдийг цээжилж гисэн үсэг холбож аав ээж адуу үхэргээ зөндөө үг бичдэг бас тоо боддог болсон гэж баваасан ахад хэлээрээ." "Миний хөөж сурна. Харин сахилга алдаагүй байз." "Үгүй" гэж болцоо толгой сэгсэрснэ. "Эрдүр ганцхан удаал" гэж хэлээд дуугүй болов. "За ямар хэрэг мандуулчихав яриад орих." "Нэг хүүхэд намайг дээрлэгсэн юм." "Яаж дээрлэгсэн юм?" "Нусаа гоожуулсан цагаачин гисэн." "Тэгтэн чи яав?" "Намалдгийн нээж гисэн." Тэнгэр минь. Багш чинь мэдсэн үү?" "Мэдсэн. Хоёулан юм шийтгсэн." "Яаж шийтгсэн юм?" "Бид хоёроор 30 хүзүү төлөө хөрөөдүүлсэн." "Хөнгөн шийтгжээ. Зөөлөн сэтгэлтэй багш байна. Би багш байсан бол 100 хүзүү төлөө хөрөөдүүлгсэн." "Та багш болж чадахгүй юм чинь." "Дэлдэн гайхал минь хүнд дахин гар хүрээд үзээрэй." "Тэр жаал дахин дээрлэхэ болчихсон юм чинь." Өвөө ач хоёрын яриа үүгээр дуусаж гарамцаа "Баваасан ах нь бэлэг явуулсан" гэж хэлээд чихэр боовын болцоод өгөв. Болцоо бэлгэн дэрсэн тэр амттнаас хоёр шавьдаа хувь хүртээгээд гадагшаа гүйн гарч үлгэрт гардаг өглөгч хан хөвгөө мэд хүүхэд бүхэнд түгээсээр байтал өөртөн дөнгөж нэг боов хоёр чихэр үлдлээ. Үүнийг харандал хараад "Миний ачиж суулхан гартай хүн болох даа"
Эр хүн иймэрхүү байсан ч дээртэй. Хашин моринд газар хол, харамч хүнд, нөхөр хол гэсэн үг би хойно гэж бодтол. Та хоёр ингээд буцчих юм уу? Харанхуй шин боллоо шүү дээ гэж болцсон өгөөлөө. Явмаар л байна. Гэвч чамайг бодоод энд хондгийн бэлөө дээ гэж өвөөгийнхөө хөнгөнөхөд болцсон ихэд баярлан. Ямар сайхан юм. Тэгвэл би эгчийнхээ өвөрт онтон гамаагч та манай сургуулийн гэрт унт хүүхдүүд гой үлгэр онцгой ярьдаг юм. Бас нэг жаал яг л ямаа шиг майлж бух шиг мөөрч чаддаг гэв. Хөөмэн гадны хүн сургууль соёлын газарт хүүхдүүдтэй цуг унтаж болдгоо юм гэж Арандал хэлээд гарамцаа болцсон хоёрыг дагуулan Лувсан гом багшинд очлоо. Тэднийд цай ууж хоол идээд гарамцаа болцсон хоёрыг тэнд унтуулах болж Арандал өөрөө хошуу захиргаа руу яв. Шөнө орой болсон боловч Юнтэн бах байдгаараа тамгын өргөөнд албан явуулж Арандалч сурсан зангаараа хошуу даргын шадар түшмэл шиг зөвшөөрөл авалгүй ороод дөнгөж амар мэндэ асуулцмагц. За Юнтэн минь надад ажлаас залхуурдгүй гартаа дүйтэй 2 хүн өгөөд орих. Би танхимын сургуульд байшин барих минь. Нөгөө чанд мөний амны эхэнд гарч мод огтлон. Тэгэхдээ түрүү чигээсэн бүр том 8 алд урт 6 алд өргөн өрөө тасалгаатай байшин босгоно гэжээ. Гэтэл Юндэн уруу царайлж. Дэмэтэй харан талгаа минь. Хар бороо санаатан тэр сайхан байшингийн чинь бас л шатааж орхин шүү дээ. Таны буянтуйл бод сайхан сэтгэл дахин талаар өнгөрөхөд хүрнэ. Урьдаар хорлон сүйтгэгчийг илрүүлж хорих хэрэгтэй болоод байна. Байшин шатаасан этгээдийг бид дотроо таамаглан сэжиглэж байгаа боловч тодорхой баримт олж чадахгүй байгаа юм. Хэрв тэр этгээдийг илрүүлэн гартаан оруулж авбал би танд зөвхөн 2 хүн биш 20 хүнч өгч болно гэж хэлэхэд. Тэгээд тэр сэжигтэй амтэн чин жухам хэйн битэ. Шагдар туслагч мөн үү гэж Арандал асуулаа. Өөр хэн байх вэ? Гэтэл түүний хий хартахаас хэтрэхгүй байна. Уг нь баримт багдахгүй л дээ. Өлгөж авмаар өчүүхэн төдийч үзүүр сэжүүр цухахгүй юм. Хүнд ял онооход хөдлөшгүй баримт заавал хэрэгтэй болдог шүү дээ. Чаваста. Та нар чинь тэгээд тэр үзүүр сэжүүр хэзээ зухуухыг хүлээгээд л сууж байгаа улсуу. Ёстал буухын доодхийг сагсан үнэг гэгч болох нь шивдэ. Баримт хэзээ ч өөрөө гарч ирэхгүй. Шагдарч гэмээ наминчлаад орж ирэхгүй. Харин түүнийг шууд хорж байцаавал нөгөө үзүүр сэжүүр чинь доргоноо гараад ирэнтэй. Янтанд хааж чандлан мордөхөд шагдраас байтугай хүн шалчидаг биш үү? Цуута дуута шилэн сайн ирж хэрэгэн хүлээж уулаадаг биш үү? гэж Арандалын бухимдуу хэлэхэд Юнтэн түр бодлогоширсноо гинэт сэргэн нүдэн гялалзуулж. Та яхарахгүй зөв юм хэллээ. Гомб төшмөл надад сануулаагүй бол би энэ хошууг гар мухар болгочих байсан юм. Шорон хуйг хоёрыг үлдээсэн минь онооч. Нэрэл ямар хулгайч гэмээ намжлаад хурж ирж байлаа. Шийдсэн хийдэг хэрэгэ гэв. Арандал үрэнээс хөргөн хүмүн хүрээд ирсэн. Миний баваасан биднийгэн урьж дуудаж загтал хэлгээсэн байна. Бас нэг юм юм гэж хэлээд шилтэн архиа гаргаж ширээн дээр нүс хийтэл тавилаа. Тэгтэл Гяндангийн ганц гэрийг хариуцаж шин төрийн хууль ёсыг сахиулах хэрэгт хүчин зүтгэх өөрөг хүлээн үлдсэн бярлахаг байрын өндөр хуйг орж ирээд хуучин заншлаад байгаа мэхийн ёс олсноо. Нэг оргодол хулгай бие тушаахаар ирээд байна. Танд чухал юм хэлнэ гэж зүтгээд байх юм яах вэ? Гэхдээ Юндэн сэртгэж. Тэр оргодол одоо хаана вэ гэж асуув. Гадаа үүдэнд байгаа. Би гартан гав хийчихсэн. Зэвсэгтэй юм уу? Түүнээс том жижиг 3 буу 40-од сум хурааж авсан. Бид нь эрдэмсийн зүйл байсангүй. Тун сайн нэгтсэн. Нааш нь оруул гэж Юндэн тушаав. Бүргэд хамартай 100 хөхнүүд нь бяцхан араатных шиг ёлтолцсон 30 иргэм насны тагжгарах хар хүнийг хуйг орууллаа. Тэр хүн зуухны дэргэд сөхөрч
Дайд төшмөл таны амар амгалан айлтгий. Өчүүхэн бол намайг өөр шөөж хайрл гэж сөнгөтөн өгүүлэхт нь чи хаанхын хэн гэгчв? Хэзээ яагаад ямар хэргийн учир оргосноо? Оргосон хугацаанд ямар хэрэг үлдэж байснаа тодорхой яар гэж хошуу дарга хэлв. Оргодол өчгөн бэ уг нь хол газрын хүн Элдэн ангийн хошууны зэгс сумын албат ард гаадан гэгч билээ. Өнгөрсөн намрын дунд сарын хуучдаар адуу малын эрэлд явж байгаад үйлсэм нь буруутаж нэг сүрхий дээрэмчний гарт орчихсон юм. Тэр дээрэмч намайг өөрийнхөө бараа сүүдэр болгож аваад энэ нутагт дагуулж авчирсан. Тэгээд бунхантай агуу гэдэг хадан гэрт оргнож эхэлсэн. Тун аюултай хүнтэй. Барж боломгүй жижигхэн гар буунаас эхлээд нэг амиар 5 сум гаргадаг урт шар буутай юм. Моринохон давхил дунд харайж дэгдэж яваа гурыг ганц сумаар л унгаж байна билээ. Энэ нутгийг хойхлон ардын засгийнхнийг хуурсан мах болгоно гэж ярьдаг юм. Тэгэж магадгүй хүн шүү. Тэдний донгоцох бидэнд хамаагүй. Харин чи яаж юу хийж явснаа яар? Хүн алж хүрээ талсан уу? Гэж Юндэн зандрангуй асуув. Үгүй, би аимшигт дээрэмчний зөвхөн сөөдрөл болж явсан. Үнэндээ огтны хамраас цус гаргаж үзээгүй. Би дуртатаа тэгж яваагүй, хүчинд давтагдсан гэдгээ түрүү таны гэгээн сонорт толлуулсан байлаа. Тэгвэл цаад дээрэмчин чинь чамтай цуг явах үедээ ямар нүгэл хийсэн? Танаа хошуу нутагт дөнгөж ирмэгцээ нэг том байшинд галаасаагаад зугтсандаг. Тэгтээ бас л намайг дагуулж явсан. Зугтаж магадгүй гэж сэжиглээд намайг өөрөөсөө ер холдуулдгүй байсан юм. Бэд хой дуулын ярдаар модны захад зогсож тэр байшин шатаж дуусхийг харсан. Дээрэмчний ман сэтгэл нь ханах шигч болсон. Харин уржигдar бэд хоёр бунхантын орчимд гөрөөлөн буг намнаж явтал дээрэмчний морь хаднаас хальтран хажуугийн жалгуур унчихсан. Эзний баруун хөл дунд чөмгөөрөн хугарч чулууны ирмэг дээр ойдсон морин бүрж хүн дээр гимтээд босож чадахгүй толгоогоо өндөлзүүлэн өрсөж байлаа. Гэтэл хатуу сэтгэлтэй эзэн нь гар буугаан суглаад мориныхон хөлөх рүү буутчихсан. Би дээрэмчний хугарсан хөлийг бүсээр нь чанга боогод сугдаж өргсөөр агуудан авчир шивтүүлсэн. Дээрэмчин хар цай хахад цацсан залиглаад уудтал яолж гин шигнэн хэвцнэ унтчихсан. Надад түүнээс зүхтах завшаан олдох нь тэрдэ. Тэгээд би зүгээр бие аваад зүхтаагүй 3 буу бүх сумыг авч гар мухарлаа зүхтсан шүү. Тэр дээрэмчин чин хэн гэдэг нэртэй юм гэж Юндэн асуулаа. Нэрээ надад хэлээгүй. Би хийж асууж зүрхлээгүй. Харин яхаарахгүй буряд хүн бололтой билээ. Цас орж игэлхэд хөмсгөө зангидан бурхан үзэг газар бараан байхад энэ харийн нутгийг түүмэрчгэж амжихал байсан юм. Мангэртийн аманд байгаа ганц айлыг галаас холдуулах арга бодсоор байгаад цас оруулчихлаа гэж өгүүлэхийг би сонссон дог. Тэгээд энэ орчимд гэр орон нь байдгийн болов уу гэж бодсон. Царай зүсэн аимшигтай хүрлийж нүдээс завчин хөмхий зуугаад тогтож ядан сууга арандал руу хошуу дарга зовнонгүй харцаан чиглүүлж аяархан шуурхирснаа. Та хоёр энд хэнтэй уулзаж ямар айлд орсон гэгт нь гаадан хэнтэйж уулзахгүй айлдж ороогүй гэж хариуллаа. Юндэн хөмсгөөс өхөн хоёг руу харж энэ хүнийг аваад яв. Шийд гартал гянданд суулга. Гарын гавыг аваад сайн цагдж маань буу сумыг нь сангийн хэлтэст тушаа. Морийг нь өртөөчд түр авч байг гэв. Хоёг за мэдлээ гэж бөхөлдсөн гаадан аваад явв. Харин тал Юндэн хоёр тус тустай бодол болон удтал дуугүй суулаа. Юндэн зуухны дэргэд байсан домбтой халуун цайнаас хоёр аяганд хийж уул бов хавтгай хурууд хугчин үйсэн боловч Арандалын хоолоор юм орж өгсөнгүй. Харин Арандал навчин тамхиан байгуулж гарав. Гашуун утаа гэр дүүрэн манарч ганцны бог шаржигнана. Юндэн цай сорж зөөлөн хурууд амаараа дүүрэн хөлхөх зураа. Үгүй юм хачин юм да. Шагдар энэ хэрэгт оролцоогүй юм байж дээ гэж эргэлзэнгүй хэлэхэд Арандал тарих хэрэгийг шагдраас өрсөд өөр хүн үйлдэж орхичээ. Гэвч шагдар байшин шатаахад харамсаагүй баярлсан нь лавта.
гэснэ ярианыхаа чигийг төдгөн өөрчилж тэр хүн дуугарыг хэлжээ. Тэнд өнгөрч байгаа юм байна. Ёронч өнгөрөх цаг нь болсон доо. Сэтгэлийн минь ачааг өнгөрч зовлон нэмгэрхэн шиг байна. Гэхдээ ямар ч байсан тэр хүн миний төрсөн үр. Би түүний төрүүлсэн эцэг нь мөн шүү дээ. Миний хагас би тэнд үгэж үргэж хэвтэн. Тэм учраас би тийш очихгүй болохгүй. Чамд л гэж хэлэхэд би энд нүдэ анж чихэн таглаад сууж чадахгүй. Тэгэхдээ бичээр надад алга гэж хэлжээ. Юнтэн бодол болж дуугүй сууснаа. Тийм дээ. Та эцэг хүн. Танд ямар л аятай байв гэж дээ. Тэгтээ бунхантай агууруу ганцаараа зүглэж болохгүй. Тэр чинь хизээнээс муу юм шүглсэн газар. Гэхдээ нарандал надад нэг л нөхөр хэрэгтэй. Тэр бол хүн биш. Буу юм шүү. Буугаан авалгүй гарсан минь буруу юм болж дээ. Чи надад хэдэн сумтай хөндөй төмөр өгч үз. Энэ архийг уугаараа гэв. Маргааш нарандал гарамцог ирцрээж энэ өвгөн хойд уулын ард сүрэг гахаа явж байгааг нь би тэр сүргийг гөрөөлөх минь 2 хоногоос хэдрэхгүй эргэж ирнэ. Буян цай та хоёр тэсэд хүлээж ба. Би ангаас эрэнгүйтэй та нарыг явуулна. Харин чи намайг гөрөөнд мордсон гэж хүн амьтанд хэлүүзээ. Ан гэдэг чинь хотонд байгаа хонь биш. Ганц хоосон чирж мэднэ. Гахаа маханд дуртай улс дэмий гордчих вэ. Чи болцууга нэг сайн үнсэж аваад буцаарай гэж захиад Юндингийн олж өгсөн бирдан бөгөөрч дайцтай сумын бүслээд ааруул бов зэрэг замын хүнс ганцгалан тэртээ хойно дүнсийн харагдах өндөр хөх уулыг чиглэм ордлоо. Харагчин гахаа жилийн 150 цэцэргийг манлайлж агсам зээртийн тарган зоон дээр ханхалцсан шагдар туслагчтай мөр зэрэгцээд хатирч явсан тэр замаар хашин морой гуйдан цогволов. Хэдийн ингэж яарсан боловч өвлийн богино өдөр даанч амархан өнгөрлөө. Тэр зун үдэлж буусан газарт одоо дөнгөж хоногтон хурч ирв. Хариу вэрэ болох үеэр элгэн зохионы өвөрдөх ширэнг модны шөлөөнд бууж цаснаас дээш төөх хэртэй зохиож байгаа сүлтөө хөх хагдан дунд морин чөдөрлөж тавиад их түүдэг асаан элчинт нь биеэн ээж жинхэнэ анчны ёсоор унтлаа. Тэндээс өөрийн гэлээ нар мордож хөвчийн бартаат замыг туулсаар их үдийн дараа зорьсон газартаа хурч ирээд мориноосоо өсрөн бууж агуун ам руу шагаажээ. Хадны энэ хонгол дотроос урдих шиг олон шувууд ирэхин нэссэнгүй. Харин агуй мухарт ангийн арьсан дэвсгэр дээр дугар дээшээ харан хэвтэж байв. Гэтэл том гэгчийн чинжаал цээжинд нь зоолттой байхыг хараад арандал зог туснаа шилүүс адил үсрэн очиж тэр хутганы ясан ишнээс атгаж авлаа. Хүний биед хутга ямар бөхөөр шигддэг амьд мах бод эрт мэсийг хичнээн чанга хөхдгийг хоёр дайны дайчин цэрэг маань сая мэджээ. Арандал их хүч гарган дугарын гулдайсан бие газраас хөндийртэл татж байж хутгыг сугалж авав. Дугар дөнгөж саяхан амиа хорлохоор шийдээд цээжиндээ чинжаал шаасан бололтой. Гэвч тэр зүрхээ ис онсон учраас амиа тасалж чадсангүй. Нүдэ хагас анж нэн хүн дээр амьсгалан хоёр завжаараа хөөстэй цус булталцуулна. Хутгыг ав магц цээжний том шархнаас шингэн улаан цус олгоод эхлэв. Арандал твдэгтэй шархын алгаараа тагалсан боловч бүлээн цус хурууны завсраар садран гарлаа. Дугар нүдэ нээж мишил зэхмэт болоод муудаад өгөөч гэж хэрчигнэн шивгэнэв. Арандал яах ч учраан олсонгүй. Шархан дээр нь гараа давхарлан тавьж үрчийхэрэн үрчийгээд дугарын татвалзан байгаа нүрийг дэмийл гөлрөн ширтгэхээс хэтэрсэнгүй.
Нүгэлтхүүн бодоод өгөөч. Бодаач. гэж хэлэх аядавч дуун суларсаар сонсогдохоон болов. Хоолой нь хортхийн өвч биеийн татганаад ам нь хэд ангалцснаа амьсгал хураалаа. Занал хорсол илтгэж агсан хүйтэн харцат нүд нь цагаанаараа эргэлдээд хаг тоос шувууны баас болсон агуйн барсгар чулуун адрыг ширтэн гөлрөв. Арандал саялцэхэ орж дугрын шууны судсыг цустай гараараа дарж үзлээ. Хүүгийн судас нэгэнтэ цохилгоон болоод бие нь хөрч эхлэв. Арандал босож агуй аманд очсноо эргэж хараад сүнс чинь хурдан дэгдээс эрлэг хаан тамд бүү хайчхаасаа борхон оршоо төрлөн олох болтугай гэж шивгэнэв. Тэгээд агуйн гадаа гарч цээжээ тэнэлгэн уртаар амьсгаллаа. Яах гэж дуалдан хөвчийн цэнгэг агаар шуналтай залглав. Бонхонтны хяраас холын бараа харагддаг ажээ. Амгалан цэнхэр нутаг анир чимээгүй дүнсээ. Зохиолыг бичсэн Монголын зохиолчдын эвлэлийн болон Дэ Насаг доржийн нэрэмжит шагналд зохиолч Батын Няма. Зохиолыг уншсан Ойдвин Батсүх.